Намайг Зорилтбаатрын Манлаа иргэдэг. Цагдаа дотоодын зэргийн сургалтын нэгдсэн төвийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах зэцэг цолтоогоор 13 жилдээ цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Цагдаагийн байгууллагт орж ажиллая гэж хүүхэд байгаасаа төсөж мөрөөддөг байсан. Манай гэр бүлийн дунд бол цагдаагийн албагч байхгүй. Тэгээд нэг хүүхэд нэг жоохон бахта эрэгтэй бол цагдаа, эмэгтэй бол эмч гэдэг шиг яг тэр мөрөөдлийнхаа дагуу би тууштай авах хэлчихэдэг байсан. Яг тэрүүгээр хичээл сургууль цагдаагийн албагч болсон доо. 2012 онд хугацаа цэргийн албыг зэвсэгдэгч нөтөг 32 дугаар ангийн төрийн хүндэт харуулсан тусгай протокол албааж авах хугацаанд цагдаагийн байгууллагаас ажиллах санал ирж байсан. За урд нь болохоор анх цагдаагийн байгууллага 2014 онд томилогдохдоо хамгаалтын 3 дугаар газар буюу одоогийн дотоодын зэргийн 805 дугаар ангийн харуулын цагдаа гэдэг албан тушаалаас ажиллагаа гараа хийсэн. Даргын туслах байсан, жижүүрийн цагдаа байсан, мохон төлөж гэдэг албан тушаалтай урдан тус ажиллаж байсан. Тугийн бүрэлдэхүүнд одоо яг манай дээд үеийн ах нар гэх юм уу. Манай ах нар бол үнэхээр мундаг хүмүүс байсан. Хараад би хизээ нэг энэ том бүрэлдэхүүнд ингээд орох боломж надад байдаг болов уу гэж зүгээр миний мөрөөдөлтөд байсан. Тэгээд яг тэр боломж олдоход бол үнэхээр их баярлж байсан. 2023 оны 3 сарын 13-нд тушаал гараад тэгээд тугийн ассентаар туг хамгаалагчид тушаал гарч ирсэн. Тэр үед бол үнэхээр их баяртай байсан. Тугийн туг хамгаалагч буюу тугийн албаагч маань одоо сэтгэл зүйн болон биеийн бэлтгэлжилтэй байх хэрэгтэй. Энэ ёслолын арга хэмжээнд дээр ер нь тэдэмээ зогсондоо за цагаас дээш зогсно 2 цаг зогсно гэдэг сэтгэл зүйн бэлтгэлжилтэй байх хэрэгтэй. Тэгээд сэтгэл зүйн бэлтгэлжтэй хангалтсан байх үед хэдэн цаг зогссон ч ямар арга хэмжээнд оролцсон ч ер нь бол тугийнхаа хажууд сүл тэмрийн хажууд зогсож байгаад бол ямар нэг асуудал гардаггүй. Тугж болсны дараа одоо тугийг холоос харж ирсэн нөхөөс ойроос харж үзээгүй хажууд нь хамгаалаад зогсож ийн гэдэг чинь үнэхээр гоё. Одоо биднээс хүмүүстэй тугийн хувцас ямар гоё хувцсаа гэж хардаг байсан. Өөрөө ингээд өмсч үзэн гэдэг чинь үнэхээр бас үгээр их аргагүй үнэхээр сайхан мэдэрч байсан. Монголын цагдаагийн түүхэнд анх удаа 21 аймгийн цагдаагийн газраар цагдаагийн тангарыг давтуулах ёслолын арга хэмжээ болсон. Тухайн үед хамгийн ихэнд оролцож исэн Хинтээ аймгийн цагдаагийн газар очиод өөртөө итгэхгүй мөрөөдлөө биелүүлсэн юм шиг санагддаг байсан. За тугийн бүрэлдэхүүнд явж явах одоо энэ 3 жилийн хугацаанд бороотой, цастай, шуургатай бүхэл үед нь байсан. Өвөл гадаа алхам, 100 халуун нарны гадаа алхам гэх мэтчлэн түүнээс хамгийн их одоо яг санагдаж байгаа нь Ховд аймгийн цагдаагийн газар тангараг давтуулах ёслолын арга хэмжээнд олж байгаад яг нойтонд орцсон алхахад гулгаатай тэгээд ерөөсө тухайн үед нь бодож ирсэн юм тугаа норгочих вэ, тургаас өвдөөчих вэ, тугаа унгаачих вэ гэсэн айдас их автдаг байсан. Тэгээд тэр арга хэмжээг манай хамт олон сайхан ард нь гараад таваад гараад ирсэн дээ. Яг ёслолын үйл ажиллагаан дээр ингээл хамт олонтойгоо зогсоод байж байгаа чинь нэг амар бас хялбар байдаггүй. Одоо жишээ нэг биднес чинь цаг 2 цаг зогсохыг үгүйсэхгүй шүү дээ. Тийм болохоор энэ дээр маш олон цагийн бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Тэгээд яг мөр зэрэгцээ зогсож байгаа одоо хамт алхахтай найзуудаараа бахархдаг. Тэгээд зөвчөр бас шаардлага албаа манай албаа. Хизээч ёслолын арга хэмжээ болж магадгүй, хизээч хангад гадуулах арга хэмжээ болж магадгүй, хизээч хүндэтгэлийн арга хэмжээ болж магадгүй болохоор бараг хувцас өргөж дандаа өөрийнхөө аккаунт, сейфэнд хажуудаа байлгаж яадаг. Тэгээд заагдсан газар заасан цагт хизээч очих бэлэн байдаг. За төрийн далбаа мандуулгын ёслолын жагсаалд бэлтгэлийн үед биднээс нисхийн талбай дээр ойролцоогоор 300 м газар хөл тавьдаг. Тухайн үед нэг гар хөл маань нэг жоохон тогтохгүй ядарсан чисэн тийм байдалтай үед манай яг хариуцсан дарга маань жохлон төгс дарга маань миний залуучууд гоё шүү, мундаг байх шүү гэж хэлэхэд нь өөр ирэхгүй гар мөн тогтоод хөлмөн өрдөл ирүүмэн дээшээ тэгэл яг нэг хүн шиг явдаг. Цагдаагийн байгууллагын тугч бүрэлдэхүүн гэдэг маань бол өөрөөсөө бас маш их хэрхэн үүрэгтэй юм албаагчтай байдаг. Тугийн бүрэлдэхүүнд сонгож авж байгаа бие бүрэлдэхүүн маань суртахууны хувьд бол нэг навирт байх ёстой. Цагдаагийн албаагч дундаа бас мандаалагч байх ёстой. Манай мандаа хоёр болохоор за зэвсэгчний тэг 32 дугаар анги болон хүндэт харуулын ангийг бас амжилттай дүүргэж халагдсан. За хүндэт харуул 32 дугаар ангидаа бас нэр хүнд алдар хүндтэй бас юм сайхан албаагч байсан. За мөн одоо энэ цагдаа дотоодын зэргийн байгууллагад цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хугацаанд бусдаа үлгэр дуурайлуулсан ёс суртахуунтай цагдаагийн албаагчийн сахилах ёс зүйн нэг номер цахиж явдаг. Бусдаа маш сайхан үлгэр дуурайлуулж явдаг тийм албаагч байгаамаа. Туг чимээг хэрхэн үнэтэй гэр бүлд байгаа энэ сайхан залуучуудыг ямар нэгэн ажил арга хэмжээ оролцоход залуучуудаа
байнгын урмын үгийг сайхан хэлдэг байгаа. Залуучуудаа маш их итгэдэг. Тэгээд итгэлийг минь миний залуучууд хизээж алдаж үзээгүй. Манлаа хоёртаа энэ сайхан туг чимээх бие бүрэлдэхүүн дундаа манлайл нь өргөж нэршгээ бас манлайл нь болж яваарай. Тэгээд энэ сайхан залуугийн маань одоо энэ эрх мөндөдтэй албанд ажиллахад нь бат найдвартай ард талуулдаг, гэргийд нь өр хүүхдэд нь аав ээжд нь эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Энэ сайхан залуу Монголын цагдаагийн байгууллагын босоо цагаан амир үеийн үед юу хийж явах болтугай.